видео хэсгээр бид custom календар буюу цохилдуулсан календарын тухай үзэх болно. За энэ календарыг хэрхэн үүсгэх, за мөн ажлын даалгавар руу энэ үүсгэсэн custom календараа хэрхэн оруулах тухай үзэх болно. За эхлээд цохилдуулсан календарын тухай үзье. Дасгалын файлыг нээгээд project section-ээс change working time icon дээр товшноо. Эндээс бид create new calendar гэсэн буюу шинээр календар үүсгэсэн товчийг товшлоо. За шинээр үүсгэх календарын нэрийг өгье. Англиар part time гэсэн үг бичээд create new base calendar сонголтыг хийн. OK товчийг товшлоо. Шинээр календар үүссэн харагдаж байна. Default гэсэн үр дээр 2 удаа товшъя. Дэглэрэнгүйг нь харъя. 1 дахь өдрөөс 5 дахь өдрийг бүгдийг нэтгэжүүлээ. Ингээхийн тулд Shift товчийг дарангаа 1-ээс 5 дахь өдрийг бүгдийг сонголоо. Set day to this specific working times гэсэн том сонголтыг хийн. Эхний мөрний from гэсэн баганд 930 минут гэж бичиж өгье. Өглөөний 930 минут. За to гэсэн баганд өдрийн 12 цаг 00 гэж бичиж өгөөд 2 дахь мөрний from баганд 12 цаг 30 минут PM гэж бичиж өгөөд to гэсэн баганд 15 цаг 00 PM гэж оруулж өглөө. За OK товчийг товшлоо. Нэг үрчлэн өдрүүдийг идэвхжүүлэн ажлын цагуудыг шалгаж харж болно. За болж яана гэж үзвэл OK товчийг товшлоо. За Gantt chart гэдэг дэлгэцснээс resource sheet харагдцыг сонгоё. За эндээс жишээлбэл төслийн менежерт мөрөнд basic календар гэсэн багамдах part time сонголтыг хийж болж байна. За цахилгаанч болон мужаанд бас part time буюу хагас өдрийн календарыг өгөхөд давхцал үүсэхгүй байна. За Gantt diagram харагдцаар харъя. За ийм байдлаар өөрийн гэсэн цохилдуулсан календар хэрхэн үүсгэхийг энд сая үзлээ. За энэ календар нь зөвхөн тухайн төсөлд хүчинтэй байна. Хэрв өөр төсөл рүү move буюу шилжүүлэлт хийвэл файл tab дээр товшоод organizer гэсэн icon дээр товшино. За эндээс calendars tab дээр товшлоо. За эндээс миний файл дахь part time гэсэн календарыг сонгоод copy товч дээр товшиж global zig mpt гэсэн хэсэг рүү хуулж байна. За одоо бид цохилдуулсан календар ажлын даалгавар руу хэрхэн оруулах боломжийг үзье. Ажлын файлыг нээсэн байна. За энд resource name баганд нөөцийн нэрсийг жагсаасан байна. За 18 дахь мөрийг сонгоё. Шинэ тавилгуудыг тогтоох. За бариул нугас зэргийг механик ажлуудыг хийхэд 3 өдөр гэж тавигдсан харагдаж байна. Механик ажлын ачааллыг багасгахын тулд property-г ашиглая гэж үзье. Иймээс энэ ажилд зориулж шинээр тусад нь календар үүсгье. За project tab дээр товшоод change working time нэмэлт цонхыг гаргаж ирж байна. Create new calendar гэсэн товч дээр товшоод календарын нэрийг robots гэж өгөөд OK товчийг товшлоо. За дэлгэрэнгүй цонхыг гаргаж ирээд бүх өдрийг сонгоод set days to this specific working times гэсэн сонголтыг хийн. За ингээд өглөөний 6:00-аас оройн 9 цаг 00 хүртэл 21 цаг хүртэл цагийн хуваарийг оруулж өгье. OK товчийг товшлоо. Арван 18 дахь мөрний ажлын нүд дээр 2 удаа товшоод за эндээс task information нэмэлт цонх гарч ирсэн байна. За энэ нэмэлт цонхон дээр advanced гэсэн tab дээр товшино. За энд календар гэсэн мөрөнд robots гэсэн сонголтыг хийж өгнө. За scheduling ignore resource calendar гэсэн сонголтыг идэвхжүүлээд OK товчийг товшлоо. За харъя. January буюу мужааны ажлын нөөцөнд давхцсан энд харагдаж байна. 18 гэсэн дугаарлалтын хойно шинээр дөрвөлжин icon өгсөн нь бас харагдаж байна. За маусны сумыг тэр icon дээр авчиад уншвал robots гэсэн календарыг энэ ажлын даалгавар руу оруулсан гэсэн мессеж байна. За энд нөөцийн давхцлыг арилгахын тулд resource name багамдах January буюу мужааны нэрийг арилгая. За идэвхжүүлээд delete товчийг дарж болно. За энэ тохиолдолд давхцал арилсан байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр
зохилдуулсан буюу костюм календар хэрхэн үүсгэх, за ажлын даалгавар руу тэр зохилдуулсан буюу костюм календарыг хэрхэн тусгаалan оруулж өгөх тухай ойлголтыг үзэж дууслаа. За дараагийн хичээлээс бид нар шинэ бүлгийг эхлүүлнэ. Таймлайн буюу хугацааны хуваар гэсэн ойлголтыг үзэж эхлэх болно.